Юу гэхээр хүн ямар үед сэтгэл гутралд ордог вэ гэхээр алдаа гаргасан, буруутсан, худал хуурмагт идэгдсэн те. Иймэрхүү байдалд бүр ямар ч гарц гаргалгаагүй болох үед дотроо сэтгэлдээ үхчихэж байгаа байдал. Үндсэндээ бол өөрийнх нь дотор үүссэн зөв, үнэн, сайн, би ийм гэдэг зүйлсүүд нь бүгд нурчж байгаа байхгүй, дотор нь нурж байгаа хэлбэр. Энэ үед бидний тархиндаа нэг нийгмээс өгөөдөлсөн мэдлэг чадварууд чинь хэрэгжихэ болоод тэр нь одоо амьдралын асуудал зовлонгууд нь шийдэж чадхаа болох үед дотоод дуу хоолой хашгирах буюу сэтгэл гутралын шинжтэйгээр их сүнсний сэргэлтүүд яваад байгаа байхгүй. Үндсэндээ мэддэг чаддаг байсан бол тийг зогдох шаардлага байхгүй шүү дээ. Ингээ амар хэцүү амьдраад шаардлага байхгүй шүү дээ. Хэцүү амьдраад байна гэдэг нь тархиных нь нөөц, амьдралын туршлагын нөөц болцсон дуусчихж байгаа байхгүй. Тэр үед яаж чинь сэтгэлд нэг хүнд мэдрэмж төрж байгаа тийм үү? Тэр үед юу гэхээр өдийх хүртэл байгаа гэж бодоод байсан зүйл чинь дууссан уу? Одоо чи надад итгэх боломжтой боллоо. Хоёулаа нэг тал болох уу гэж сүнсний дуу хоолой дотроос ашиглаж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотоод сүнснийхэн хүчийг гарч ирэх боломж гарч ирж байна шүү дээ. Өмнө нь болохоор тархинд байгаа эго би мэддэг чаддаг, би найз нөхдөд, би хүрээлттэй, би тийм юм хүн танил, би машинтай байртай ч гэдэм үү. Ийм материалын зүйлсүүдээр хандаж өөрийгөө үн цэнтэйгээр тооцоож яваадсан байхгүй. За сайн байцгаана уу мөнх гайхамшиг өгшөө. За манай нүүдэлчдийн бяцлагын тэргүүн мөнх гайхамшиг өгш манай өнөөдөр бид үзтэй. Matrix хэмээх. Яг Matrix гэдэг би кино л мэдхээс яг юу гэдгийг сайн мэдэхгүй байна. За энэний талаар та яг үндсэн ойлголтыг нь бид нар энгийн байдлаар юу гэж ойлгуул зохилтойг хэлж өгч болох уу? За Matrix нь бол хэд хэдэн төвшөнтэйгээр явагдаж байна. Нэгдүгürt хүмүүсийн амьдралын хувьд Matrix бий болсон байна. Дараагийнх нь болохоор хүмүүсийн сонголт шийдвэр гаргалт, бүр цаашлаад оюун санаа. За гуравдугаарт гэх юм бол хүний сүнснийх нь хувьд, ухамсарынх нь хувьд кодлчилсан, програмчлсан байдлаар хүмүүсийг Matrix-д оруулж байна. Үндсэндээ та Matrix-д байгаа гэдэг нь юу вэ гэхээр таны бага ангиа төгсөх, 10 жилийн сургууль төгсөх, их сургуулаа төгсөх, ямар нэгэн мэрэгжил эзэмшээд диплом аваад тэгээ ажлын байран дээр гараад насаараа цалингаараа амьдарсаар байгаад ямар нэгэн байдлаар амжилтанд хүрнэ гэдэг. Энэ юундээ таны дотоод жинхэнэ потенциал чинь бол өсрөл 10%. Ууг нь бол харахаар хүмүүсийн жинхэнэдээ хаана очих боломжтой, ямар нөөц болцоотой вэ гэдгээ бүрэн дүүрэн хэрвээ ашигласан бол тухайн хүний амьдрал нь, одоогийн өнөөгийн амьдрал нь шал өөр төвшөнд харагдаж байгаа. Тэгэхэд хүмүүс өнөөдөр зөвхөн энэ л юм байна, энэ л зөв юм байна, энэ л үнэн юм байна. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар бага ангид таныг одоо таны нэрийг аав ээж чи өгчөж байгаа. За тэгээд цэцэрлэг сургуульд орчиж байгаа тий. За тэгээд сургуульд ороод дандаа гаднаас мэдээллийг аваад яваад байгаа. Гаднаас цуглуулсан мэдээллээрээ тархиндаа ямар нэгэн мэдээллийг аваад тэрүүгээрээ ийм хүн гэдэг тодорхойлттой. Та тэгээд энэ би ийм хүн гэдэг тодорхойлтоос хамаарч тэр хүн дээрээ таарсан амьдралын сонголт шийдвэр гаргалтуудыг хийж явж байгаа. Гэхдээ та өөрийгөө сонгосон гэж бодож байгаа, өөрийгөө шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Үнэн дээр та яг л нийгмийн тогтоосон хэв загвар дотор л амьдарч байгаа. Та өнөөдрийн яг одоо энэ сонсож байгаа амьдралын чинь өөрийн чинь дотоод нөөц хүчний чинь 10% гэд боддоо. Тэгэхээр үлдсэн 90% нь хайран бохгүй юу? Би эргэн тойронд байгаа хүмүүсийг зөндөө ажигладаг л да. Үнэхээр өөрийнх нь тэр сэтгэл зүйн боловсрал, оюун санааных нь тэр потенциал, амьдралын тэр амьдралаа авч явж байгаа тэр ур чадваруудыг харахаар энэ хүн хэрвээ жинхэнэ Matrix-аас гараад жинхэнэ өөрөөрөө амьдрсан бол үнэхээр дэлхийн хэмжээний хүн байна да гэж харагддаг. Даанч тэр хүнд тэгэх ямар ч боломж, нөөц болцоог нь хангах нөхцөлгүй. Бидний амьдралын нийгмийн систем юм. Тэгэхээр бид нарыг хэн удирдаад байгаа вэ гэдэг асуулт. Өнөөдрийн бидний юу бодохыг, юу ярихыг, хинтээ уулзахыг, ямар хэмжээнд амьдрахыг бид нар шийдэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор одооноос өөрлөөгээ өнгөх шаардлагатай болж эхэлж байна. Бүх тэр 90% нь буцаад хаана байгаа вэ гэхээр бид нар дахиад гаднаас хайх гад байдаг. Гадаадд нэг тийм олон юм байхгүй. Таны дотоодод чинь бүх нөөц, хүчин чадал, боломж болцоо байгаа. За, сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? За, итгэдэг. Сүнсэнд өөрийн гэсэн мэдлэг чадвар, нөөц болцоо байгаа юу? Байгаа. За, энэ нэг
За тэгвэл удамшлын гений мэдээлэл гэж яриад байгаа. Гений ур чадварууд гэж яриад байгаа. Гений мэдээлэл байдаг гэдэгт итгэдэг үү? За мэдээж шинжлэх ухаанаар Батлагдсан зүйл. За тэгэхээр тэрний гений мэдээлэл удамшлын хүч гэдэг зүйл байна. Энэ хоёр болохоор суур байхгүй. За энэ амьдралын туулал, алдаа оноо, жаргал зовлон одоо туул дундаа хүн ямар нэгэн зүйлийг авсан байгаа, ойлгож ухаарсан байгаа олон зүйлсийг. Энэ гурвын нийлбэр бол тухайн хүний бүрэн нөөцөө гаргах боломж нь. Тэгэхэд бид нэр одоо зөвхөн дэлхий дээр төрснөөс хойших цаг хугацаанд би өөрийгөө ийм гэж авч үзэж байгаа нь сүнсийг байдаг гэдэгт итгэхгүй байна гэсэн үг. Эсвэл зөвхөн тархиныхаа хэмжээнд мэдчихин тэрийг мэдрэхгүй байна. Удамшил гэдэг зүйлээ хүн ялахгүй байна. Одоо яг багшийн хөлт багшил болоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол ууг нь бол үнэгээр юу хэлэх гээд юм гэхээр хүн альва зүйлийг сонгож шийдвэр гаргалт хийхдээ ууг нь бол сүнс удамшил гэдэг хоёр нөөцөөрөө өөрийн ирэхгүй тэр зүйл рүү чиглэж идэг. Энийг мэддэггүй гэсэн үг. Ууг нь энийг мэдээд ашиглах юм бол өөрт нь маш том боломж хүч байгаад байна. Энэ хүчээ ихэнх хүмүүс ашиглахгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн одоо ингээл те дэлхий дээр 2% нь одоо дэлхийн нийтэд удирдах амьдардаг гэдэг байгаа шүү дээ. Бидний өвөг дээдсүүд тэрийг хийж явж исэн. Удамшил, сүнсний хүч гэдэг хоёр зүйлээрээ дамжуулж. Тэгэхэд бид нар одоо угийн бичиггүй, ургийн бичиггүй те их үүсвэргүй үндэс суураа мэдхэ болцсон. Үүнээс хамааралтайгаар бид нар нэг ой төрсэн сарамгчин гэдэг шиг. Тэгэхээр үндсэндээ түрүүний 5 мэдрэхүүгээс наа эхлээд миний сүнс яг юу мэддгийг чаддгийг. Сүнс үнэхээр байдаг юм уу, үгүй юм уу? Байдаг гэдгийг би тархиндаа зүгээр л мэдээлэл болоод мэдээд байгаа мөн үнэхээр сэтгэл зүрхэндээ мэдрээд байгаа мó гэдгээ ялгах хэрэгтэй гэсэн үг. Хүмүүс мэдж байгаагаа би ойлгоцсон үнэхээр жинхнээсээ үнэннээсээ мэдчихнэ гэж боддог. Яг үндэ тэр амар ялгаатай байхгүй. Сэтгэл зүрхэнд чинь мэдрэгдэж байгаа зүйл. Одоо ихэнх хүмүүс нийгэмдэр хараа сүнснийхэн дуу хоолой дотроос нь хашгирч байна. Энийг ойлгохгүй сэтгэл зүйч ч юм уу ямар нэгэн зүйлээр допамин, таашаал юмнуудыг хөөж аргацааж яваад байгаа байхгүй. Ихэнх хүмүүсийн 21-р зуун дээрэс нь бомбын ерэн, сүнсний ерэн гэж ярьж байгаа энэ зүйл төр ихэнх хүмүүсийн сүнсэн сэрцэн, сүнсний дуу хоолой, сүнсний үйл хэрэг замнал цаг хугацаанд эхэлчихэд байгаагаа анзаарахгүй яваад байна. Тэгээ өөрийн мэдлгүй би сэтгэл готралтай юм байна. Би хямраад байгаа юм байна. Би алдаад байгаа юм байна. Би хинч биш юм байна гэд өөрийгөө түгжээд хаагаад бүгээд ууг нь тэнд боломж байгаа байхгүй. Тэгэхээр сүнс нь бол ерөнхийдөө окей байгаад байдаг. Тэгээ өөрөөсөө саад болж яхад нь матрикс бол нэмээд саад болоод байгаа юм байна гэж байна. За тэгэхээр энэ олон одоо хүмүүсийн одоо сэргэн мандалт одоо юу гэж нэрлэх юм те? Ингээд байгаа өсөн дэвшил аз жаргалтай амьдралд нь саад болоод байгаа энэ матриксыг ер нь ямар хүмүүс ямар зорилгоор одоо ямар их хашийн өрөөнд гэж ярьдаг шүү дээ. Ер нь яах гэдэг юм бол бидний ер нь боолч зүгээр сайхан тэр хүмүүс сайхан амьдрчиж болдгүй юм болов. Таны хувьд энийг ямар өнцгөөс нь харж байгаа бол? Энийг одоо яг ингээд ярих юм бол би бүр тусдаа маш том сэдв ярих гэдэг. Наагуурх нь ярих юм бол үе дамжсан үзэн ядал тээсэн бүр удмаараа үзэн ядал тэгээд ирсэн хүмүүс өнөөдөр дэлхийг удирдах байна. Энэний цаашаа дахиад дараагийн төвшөнд ярих юм бол энэ сэтгэл дотор үүссэн байгаа тэр үзэн ядалт гэд байгаа зүйлэн дээр хар сүнс, тийрэн, альбан гэд байгаа муу сүнснүүд үүрлэх боломж тэнд байдаг. Тэгэхээр тэр хүмүүс зарим нь удирдуулж байгаагаа мэддэг, зарим нь тэднэрийгээ бүр тахидаг, зарим нь удирдуулад байгаагаа мэдэхгүйгээр амьдралдаа сонголт шийдвэр гаргалтуудыг хийж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хідэн үзэн ядалт тээсэн хідэн отог овог аймаг гэдэг шиг нэг удмууд байгаад байна. Энэний цаана дахиад хар хүчний бодлогууд яваад байна. Ил далд ертөнцийн гэх юм уу да. Тэгэхээр улс төрийн хувьд ч гэсэн одоо юу гэдэг нь те маш өргөн цар хүрээнд энийг хийж байгаа шүү дээ. Сошиал ертөнц платформ. Тэгээд нөгөө Neo гэдэг кинон дээр Neo гэдэг Matrix гэдэг кинон дээрээс одоо миний л мэдхээр Neo ч нь одоо бүр мэдрэмжийн хувьд тэр Matrix-ийн ертөнц байж хагаад тэгээ сэрдэг шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол дотроо бүгд л өөр өөрсөнд бол сонгогдсон нэг юм баха. Тэгэхээр хэрхэн одоо Neo болж тэр өөрийнхөө сүнсний мэдрэмжүүдийг дагах вэ? Эсвэл одоо ямар нэгэн эхлэх цэг гэж байдгүй. Эсвэл одоо өнөөдрийн нийгмийнхаа сэдв трендийг дагахад бүгд л сэтгэл готрлын подкастууд ч гэдэм юм маш их зүйлийг сошиалаар үзэж байна. Тэгээд ер нь комментуудаас нь уншаад хахад яагаад үзээд байгаа гэдэг нь тодорхой байгаа тий. Тэгэхээр яг хаанаас одоо
эхэлж яах вэ? Мэдээж зарим нь дийлэхээ сэтгэл готролтой ч юм уу янз бүрийн асуудалтай байх. Гэхдээ яг энэ сүнсэнд одоо сэрэлтийн асуудалтай холбоотой байгааг нь яаж мэдэх вэ гэж би зүгээр шууд асуух. За сэтгэл готрол гэдэг зүйл дээр болохоор хүмүүс хэн нэгэн багш сэтгэл зүйчээр очиж дамжиж тэр мэдрэмжийн ард гарч тэр мэдрэмжийг ялах гэдэг байгаа байхгүй тэр нэг сэтгэл гутралынхаа мэдрэмжийг ууг нь тэр сэтгэл гутралынх нь мэдрэмж нь өөрөө өөрт нь ирж байгаа боломж сүүлийн одоо хүч найдвар гэх юм уу да. Юу гэхээр хүн ямар үед сэтгэл гутралд ордог вэ гэхээр алдаа гаргасан, буруутсан, худал хуурмагт идэгдсэн те иймэрхүү байдалд бүр ямар ч гарц гаргалгаагүй болох үед дотроо сэтгэлдээ өгчөж байгаа байдал. Үндсэндээ бол өөрийнх нь дотор үүссэн зөв, үнэн, сайн, би ийм гэдэг зүйлсүүд нь бүгд нурчж байгаа байхгүй дотор нь нурж байгаа хэлбэр. Энэ үед бидний тархиндаа нөгөө нэг нийгмээс өгөөд ирсэн мэдлэг чадварууд чинь хэрэгжихэ болоод тэр нь одоо амьдралынх нь асуудал зовлонгууд нь шийдэж чадхаа болох үед дотоод дуу хоолой хашгирах буюу сэтгэл гутралын шинжтэйгээр ихэнх сүнсний сэрэлтүүд яваад байгаа байхгүй. Үндсэндээ мэддэг чаддаг байсан бол тэг зоодох шаардлага байхгүй шүү дээ. Ингээ амар хэцүү амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Хэцүү амьдраад байна гэдэг нь тархиных нь нөөц, амьдралынх нь туршлагын нөөц болцсон дуусчихж байгаа байхгүй. Тэр үед яаж ин сэтгэлд нэг хүнд мэдрэмж төрж байгаа тийм үү? Одоо нөөц болцсон дууссан гэхээр за би нэг санхүүгийн мэрэгчлэлтэй байлаа гэхэд түүгээрэл амьдрах боломж маань дууссан гэж ойлгож байна. Болцсон. Одоо тэрүүгээрээ амьдрах гад байдаг амьдрал нэг л болчихгүй. Сэтгэл санааны хувьд, оюун санаанд амьдралын талбарын хувьд нэг л болж өгөхгүй. Өнөөдрийн бие бол хангалтгүй байгаа юм байна л гэж ойлгоно шүү дээ. Тэр үед юу гэхээр өдийг хүртэл байгаа гэж бодоод байсан зүйл чинь дууссан уу? Одоо чи надад итгэх боломжтой боллоо. Хоёлаа нэг тал болох уу гэж сүнсний дуу хоолой дотроос нь ашгарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотоод сүнснийх нь хүч нь гарч ирэх боломж гарч ирж штеп. Өмнө нь болохоор тархинд байгаа эго би ийм, би мэддэг чаддаг, би найз нөхдөд, би хүрээлттэй, би тийм ийм үг танина. Би машинтай байртай ч гэдэм үү. Ийм материалын зүйлсүүдээр хандаж өөрийгөө үн цэнтэйгээр тооцоод яваадсан байхгүй. Энэ бүх зүйлсүүд нь одоо нурж эхэлж штеп. Их хүмүүс сүнсний сэрэлтэн дээр ингээ ундаг гэдэг ш нуралт. Энэ болохоор сүнсний харанхуй шүн мүн гэж ярьдаг те. Нүүдэлчдийн үдх бол гэгэрлийн сүүдэр гэж хэлдэг. Гэрлийн сүүдэр. Гэрлийн сүүдрийн цаг үе. Өөрийнхөө жинхэнэ гэрлийнхаа мөн чанарыг таних. Гэрэлтэй газар гэрэл хэрэг байхгүй штеп. Өөрийнхөө жинхэнэ гэрлийг мэдрэхийн тулд хар харанхуй асуудалтай зовлон бэрхшээлтэй үеуд бид нар дээр ирдэг. Тэр цаг үе бид нар дээр ирдэг. Тэр үед тархины амьдралын туршлага дуусах үед дотроос нь сүнс нь одоо би чамд туслая. Хоёлаа нэг тал штэ. Хүчээ нэгтгэе. Энийний цан сүнснээс нь гадна үүг дээдсүүд нь. Өнөөдөр энийг үзэж байгаа хүн өөрийгөө ганцаараа үзэж гин гэж бодож байгаа. Та маш олуулаа үзэж байгаа. Маш олуулаа байгаа. Энийг хэрвээ яг намайг ингэж хэлэхэд дотроос чинь сэтгэл зүрх чинь болиглсон бол мөн байна. Тасарцсан байна гэсэн үг. Энэ дээрээ тулгуурлаад яах арга барилыг дараа дараагийн зүйлсүүдээр тодорхой байдлаар та нарт өгөх болно. За тэгэхээр одоо сүнс сэрэнгууд тэр матрикс гэдэг зүйлээс өнөөдрийн нийгмийн систем, эдийн засгийн систем, улс төрийн системээс тэгээд сэрэнгүүдээ гараа авчт юм уу? Эсвэл одоо сэрэлтээс бид нар юу хүлээж болох? Одоо сэрсэн хүмүүс л гэж яриад байна шүү дээ, тий. Тэгээд зарим сэтгэл готролтой л гэж, зарим нь чухам мэддэг, чаддаг, мэрэгэн төргөн л хүмүүс болчиход байна. Тэгэхээр яг бид нар яг эндээс бодтойгоор яг юу хэлэх хэвтэй? Юу өгөх гээд байгаа юм? За нэгдүгээрт бол миний ойлгосноор сая чадварыг өгөх гээд байгаа юм байна. За яг бодит байдал дээр одоо яг бид нар за миний сүнс ирчлээ. Тэгээд тэр замналаар ч юм уу тэр зүйл рүү оръё. Тэгээ би яг юу олж авах вэ? Би яг одоо жишээлбэл аз жаргалыг олж авах юм уу? Мөнгөтэй болох юм уу? Эсвэл те одоо миний карьер өсөх юм уу? Тэ. За сүнс сэрснээр юу олж авдаг вэ гэхээр асуудал зовлон бэрхшээл тохиолдсон ч мөнгөтэй байсан ч мөнгөгүй байсан ч тэр бүх зүйлсүүдээс ангижирж байгаа. Зүгээр үндсэндээ бол юу гэхээр тухайн хүн асуудалтай зовлонтой байсан ч тэр нь өөрт нь жаргалтай, аз жаргалтай. Одоо жишээлбэл төр зүрийн допамин таашаал биш болж өрнө. Жинхнээсээ тухайн зүйлийг хийж байгаадаа өөрөө өөрийгөө мэдэрдэг. Зовлон хүртэл өөрт нь амттай болж эхэлдэг. Гэр үндсэндээ бол нэг тийм айхтар жаргалтай зам биш. Энэ сүнсний сэрэлтийн зам тийм амар зам биш байхгүй. Зүгээр зовлонтой асуудалтай ч гэсэн энэ миний зовлон, миний сонгосон зовлон, миний зорж яваа зовлон. Тэгэхээр би эндээ жаргалтай зовж ийн л гэдэг сонголт тулгардаг.
Ингээд ирэхлээр өөрөө өөрийгөө илүү үнд цэнтэйгээр илүү утга учиртайгаар мэдэрдэг. Амьдралаас ямар нэгэн төр зургийн юмд сатаархаа болж эхэлдэг. Тэгээд мэдээж бусдад туслана, олон нийтэд туслана, олон зүйлсүүдэд туслана. Гэхдээ тэд нар туслая гэдэг сэтлэр биш. Өөр өөртөө туслаад зөвхөн за энийг туслах нь те эсвэл туслахгүй байх нь сонголт биш болж хувирна. Зөвхөн өөрөө өөрийнх нь байгаа байдал, амьдралын чиглэл, замнал нь өөрөө зөвхөн байж яхад, оршиж явахад өөрийнх нь зөвхөн байгаагаараа байж байгаа нь олон түмэндээ эргэн тойрондоо байнгын өгөөчтөөгөр гэрлээ засруулж явж эхэлдэг. Таны хувьд яг сэрцэн өмнө үү? Энийг би жишээлбэл хариулж мэдэхгүй шүү дээ. Олон хүмүүс л одоо намайг үнэхээр сэрцэн сэрээгүүл гэхгүй юм бол би ямар ч гэсэн одоогор өөрийнхөө хувьд маш утга учиртай амьдарч байна. Үндсэнтэй амьдарч байна. Үнэхээр надад одоо хүсээд юм уу яг ингэн тэгэн тэхгүй ч юм уу зовоод ч юм уу надад ийм зүйл алга байна. Би хийх ёстой зүйлээ яг л хийж байгаагаа бол мэдэрж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө зөв зам дээр явж байгаа эсвэл сүнсний сэрэлтийнхаа замыг зовлонтой байдлаар нь хэмжих юм уу? Эсвэл яг ямар байдлаар нь бид нэр зөв зам дээрээ явж гинэ гэдгийг мэдрэмжээ сонсох юм уу ч гэдэг юм уу? Яаж тэрийг хэмжих хэрэгтэй юм бол? Наацхийн одоо зөвхөн жижигхэн зүйл дээр хэлье л да. Аливаа зүйлд нэг тийм айхтар сэтгэл хөдлөлөөр хандхаа болж эхэлдэг. Ямар нэгэн зүйлийг үзэн ядаад ч юм уу, гомдоод ч юм уу тэгээд ах шаардлагагүй болчдөг. Үндсэндээ яг сүнсэн сэрцэн бол шүү дээ. Өөрийн ирэхгүй сүнсний сэрэлтийн тэр харанхуй үе зөв давж чадсан бол амьдралд ингээл бухимдаал, яараал, твдээл, адгаал яг маргааш ингээ би яг өрөө төлөхөд амжихгүй байгаа юм шиг мэдрэмжээр амьдрах шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? Бүх зүйлсүүд өөр өөрөөр хийгдэж байгаа мэтэл явж эхэлнэ. Тэгэхээр аяндаа урсаад явчихдаг л гэж хэлгээд байна тий. Мэдрэмж нэг тийм амгалан, тайван. Одоо нэгсэндөө ямар нэгэн байдлаар би одоо л яг бясалгал хий, би одоо л яг тайван бай биш. Тайван байдал гэдэг төлөвийг хадгалаа сурчдаг. Тэр нь өөрийнх нь зан төлөв болоо суугдчихдаг. Зөв танин мэдхүү ойлголт тухаарал дотоод руугаа орсон байдал нь нэг бясалгал гэдэг маань энэ юм гэдэг тэр хайрцагнаас ангижирчж байгаа байхгүй. Заавал нэг ингэжиж л би яг тэр тэгжиж л юм уу те нэг тайвширлыг авах гад байх биш. Зөвөр л тайван юм байна. Сэтгэл хөдлөл савлаг л дээ. Би анзаарж шít ажиглаж шít би хумсартайгаа л байна. Тэгэхээр огт савлахаа болчих юм бол харин асуудалтай байхгүй. Хүнээ байж шít те. Савлж чинь би ажиглаж л байна. Би хумсраа алдахгүй л байна. Сэтгэл хөдлөлтөө бодолтой удирдахдаггүй байна. Тэгэхээр окей, шууд ингээд тодорхой хэмжээнд ойлголтуудтай аваад төлөв аваад ингээд нэлээд цэгцрээд төлөвшөөд мэдрэмжүүд дээр окей болчихлоо тий. За ийм хүн матрикст одоо хөл алдахгүй юм уу? Хөл алдахгүй. Үндсэндээ бол матрикс гэж байхгүй байхгүй. Ууг нь бол бидний дотоодод матрикс гэдэг зүйл байхгүй. Зүгээр л харилцан адилгүй амьдралын талбар төвшингүүд л гэж байна. Тэр бүх төвшингүүд тэр тоглох боломжтой. Амьдрал яг тоглоом шиг. Яг нэг хүүхэд тоглоомороо тоглоход ямар хөөрхөн байдаг вүлээ дээ. Нэг тэ тухайн акшндаа яг гоё тоглоол, яг тухайн амьдралаа мэдрээ явж идэг. Яг түн шиг энэ амьдралын матрикс гэдэг зүйл зөв сонголт болоод хувирчна. Сонголт буюу тэрэн зөв амьдралаа туулаад л явъя л даа гэдэг зүйл болоо хувирч. Тэрнээс тэндээс гарлаа гэж бид нэр заавал нэгтэй тэндээс нэг сугараал нэг өөр ертөнцид очиж байгаа тухай бол биш шүү дээ. Зүгээр амьдралыг харах үнцэг тэр чигтээ өөрчлөгдөж байгаа байхгүй. За тэгэхээр амьдралыг харах үнцэг өөрчлөгдөөд матрикс бол матрикс биш юм байна. За энэ дээр бас нэг асуулт байгаа нь миний бэлдсэн асуулт л та. За хүмүүс одоо матриксын талаар янз бүрийн өөр таамагуудыг төвшүүлж байна. За матриксаас гарах гэж байгаа дараагийн түвшнийх нь матрикст оруулаад байна гэдэг бас ийм зүйл олон нийтийн дунд яваад байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг мөнгө төгрөгтэй болгоё гэд нэг матриксаас нь гаргаж ийн гэд өөр дараагийн түвшнийх нь оюун санааны боолчлол тарих угаалт ч гэдэг юм уу те. Эсвэл шашны байгууллагууд одоо янз бүрийн сектүүд байгаа те, культүүд. Тэгээд чамаг амьдралаас чи аврыг гэд энэ амьдралыг чинь матриксын зовлонгоос чи аврыг гэд дараагийн түвшний одоо нэг community оруулаад ингээ асуудал үүсгээд байна. Тэгэхээр энэ олон матриксаас аварж байгаа хүмүүсийн хажууд одоо бид нар яаж хандах хэвтэй бэ? Эсвэл матриксаас аварж байгаа аврал тэр эсвэл хуурамч дараагийн матриксуудын талаар одоо таны ерөнхий хараа тэрэнд бид иргэд одоо хүмүүс яаж хандуулах хэвтэй бол?
За энэ дээр яг матриксийн дараагийн гүн матрикс гэж байгаа байхгүй. Матриксаас гаргая гэдэг уриалгаар одоо монголч гэсэн тэр төрлийн эмсүүдийг залуучууд яриад эхэлсэн байна те. Тэгээд дэлхийн хэмжээний том инфлюенсерүүд бол энэ талаар бас яриад эхэлсэн байна. Тэд нар өөрсдөө том матриксийн ноён ориглууд нэгсэндээ агентууд нь нөгөө матрикс дээр гардаг агентууд байдаг шүү дээ. Яг тэр агентууд нь тэд нар юу гэхээр харагдах байдлаасаа болохлээр баян сатгалан, эд мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийш тийш аялал амар лаг юм шиг харагдан те. Та нар ч гэсэн юм боломж байгаа матриксаас гар. Юу вэ гэсэн чи яаж өгс санхүүгийн эрх чөлөөнд хүрэж байгаа байхгүй. Дараагийн матрикс нь бол юу гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд тухайн хүн зөвхөн мөнгө, санхүү мөнгө яаж олох вэ гэдэг дээр үндсэндээ бол мөнгө гэж байхгүй шүү дээ. Хүнд мэдлэг байна, чадвар байна, сэтгэл байна тийм үү? Энэ гурван зүйл. Энэ гурван зүйл нь бусдын асуудал бэрхшээл зовлонгоос нь шийдэж өгч чадчихвэл энэ сая орж ирэх өгөөж мөнгө нь эсвэл хүний хүсэл мөрөөдөл зорилгот нь хүргэж байвал тэрэнд нь хүрэхэд нь тусал дэмживэл энэ сая мөнгө үндсэндээ яг энэ мэдлэг чадварыг хүний хүсэл мөрөөдөл зорилго эсвэл амьдралын асуудал зовлон бэрхшээл рүү гэдэг дээр голд нь хүний сэтгэл мөн чанар нь мэдлэг чадвараар тогтоод байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь тусалж ил да. Тэнгууд энэ дунд нь шууд зүгээр л мөнгө олъё. Амьдралын ямар нэгэн юм чит ашиглая те. Арга ашиглая. Тэгээ хурдан мөнгөтэй болчих. За одоо тэгээ сүүлийн залуучууд амар их ингээл мөнгөтэй л олё гэл нэг юм улаарцсан хүмүүс шигтэй ингээл нэг юм дөрвөө бух шиг юм болцсон ба шүү дээ. Үндсэндээ 20 эдэн настай байж л да. Эхлээд амьдралын асуудал зовлон бэрхшээлийг туулаад амьдралын эхлээ хамтлалт, амьдрал жоох ингээл хаталтаа те. Тэрнийхээ амтны ард дээр туршлага аваад мэдлэг авцсан байхад мөнгийг чинь арчиж болно. Дахиад гаргаад ирнэ бүтээн. Өнөөдөр нь бүх интернетүүд байхгүй болгочих л да те. Тэгэх юм бол тэр хүмүүсийн интернет байхгүй бол тэр мөнгө нь олдох юм уу? Асуудалтай болчихж штэ тий. Тэгэхээр юу ч болж исэн өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар мэдлэг чадвараар бүтээж чаддаг тэр ур чадвар амьдралын асуудал зовлон бэрхшээл донд бүтээгдээд байгаа байхгүй. Амьдралын туулал донд. Өнөөдөр амьдралаас одоо шпил тэнгисээ чиний амьдралаас бүх асуудал зовлонгууд чинь арилгаа тий. Дан жаргалыг, таашаалыг, гой сайхан дурсамжуудыг чинь зөвхөн үлдээе. Өнөөдөр нь чи хэн бэ гэж байгаа байхгүй. Ийм болохоор хүн туулал дундаа бүтээгдэж байна. Тэгсэн чинь юу ч туулж амжаагүй. Бид нар зүгээр л цэцэрлэг, бага сургууль, дунд анги, ахлах анги, их сургууль тэгэл шууд л мөнгөтэй олё гэх гээд шүү дээ. Юу туулсан юм бэ те? За яг 10 жилд яг та нэг юм туулаад үсттэй те. Тэгээ энийгээ туулал гэхгүй байхгүй. Амьдрал дээр яг бие дагаад гараад амьдралын асуудал зовлон бэрхшээлийг амтаад өөрийгөө амьд гэдгийг чинь мэдрүүлдэг зүйл бол асуудал зовлон бэрхшээл байгаа даа байхгүй. Тэнгүүд тэр бүгдээс цухтагаал хурдан мөнгөтэй болол хурдан тэдрээсээ ангижраал хурдан ингэчил гэх гээд байгаа байхгүй юу? Ууганд бол. Тэгэхээр яг хуурамч матрикс ч гэдэм үү. Тэр матриксийн гүн гэж тань ярьж байгаа зүгээр хүмүүсийг тэгж нэг занганд оруулаад байгаа юм шүү. Дараагийн сүнснээс ирэлт энэ ариун гэгийн зам мөрчөөг нь юу юм шүү. Ч дандаа мэдрэмжтэй холбоотой, ур чадвар, хүнлэг сэтгэл, оюун ухааныхаа нөөц болцоог дандаа хүмүүсийн тусын тулд дайчлна гэж одоо та хэллээ шүү дээ. За тэгсэн чинь мөнгөтэй болоод яг мөнгөтэй болох бол эцсийн зорилго биш зүгээр энэ нийгмийн бизнесмэнүүд дэлхийн томчууд хүртэл ирдэг те. Энэ бол зүгээр leverage буюу шат те. Таныг бол зүгээр хийх гэж байгаа ажлыг чинь өргөж өгөх боломж юм аа. Панчаан нэмаа те. Тэ панчаан нэмаа гэж ярьдаг. Тэгэхэд эцсийн зорилго, эцсийн буудал бол одоо том хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу бидний хүүхд эцсийн хувьд ч эзэж байгааг баг. Тэгэхээр одоо энэ шашны олон культүүд, сектүүд бас яагаад мөн яаж энийг ашиглаад байна? Айдас, хүсэл хоёр дээр тулгуурладаг. Үндсэндээ хүсэл гэдэг нь хүсэл биш шунал болчиход байгаа шүү дээ. Ер нь бол нэг л технологи л яваад байна гэсэн үг. Одоо хичнээн флекстэд байгаа энэ барууныхны дүүрээс инфлюенсерүүд ч тэр, шашныхын ч тэр дандаа нэг л арга дээр тулгуурлаад байна гэсэн үг тий. Тэр шунал тий. Айдас буюу тухайн хүн өвдөх бий гэдэг айдас, би дутуу байх бий гэдэг айдас те. Би бусдаас доогуур байгаад байна гэдэг айдас юу гэдэг? Бүх төрлийн айдасууд. Бүх сайхан зүйл, гоё, таашаал, мэдрэмж, амар амгалангуудын цаана дандаа айдас нуугдж идэг. Энэ зүйл одоо надаас байхгүй болчихвол яах вэ? Би байрт болоо байхгүй болчихвол яах? Найз охинтой болоо байхгүй болчихвол яах вэ? Дандаа ард нь таашаал, сайхан гэдэг зүйлсүүдийн ард дандаа айдас нуугдаж дагж явдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхлэр энэний цаана энийг айдас
Тэ тэр айгаад байгаа зүйл нь амьдрал дээр бодитоор тохиолдохгүй тулд тэр хүмүүс шунлаараа хөтлөгдөж би ямар нэгэн зүйлээр тухайн зүйлийг орлуулах болчиход байгаа байхгүй. Бэлтгээд нь шүү дээ. Бэлтгээд би мөнгөтэй болох хэрэгтэй байна. Би эрх мэдэлтэй болох хэрэгтэй байна. Би гоё машин унах хэрэгтэй байна. Би илээ сайн явах хэрэгтэй байна ч гэдэм үү те. Гэх мэтлэн байдлаар өөрийгөө гадаад нөхцөл байдлаар тулгуурлаж өөрийгөө хүрээлүүлэх гэдэг байгаа байхгүй. Үүгээр юу хэлэх гээд нэхлэр өөрөөсөө бусад бүх зүйлсүүдийг ховхол гэж байгаа байхгүй. Өөрийгөө ойр ганцаараа гэж бод. Шалдан бүр хамаагүй те. Байртай бол март, машинтай март найз нөхөд би тэрийг энийг таньдаг. Би тийм аав ээжтэй, ах トゥ утай одоо ард талтай бүгдийг март. Та яг ойр ганцаархнаа шалдан. Одоо та тэгвэл бүх зүйл хэнийг ч танихгүй. Бүх зүйлийг шинээр эхлээд үзтээ танд яг юу байгаа вэ? Тэр бодтой яг та авахгүй. Амьдралын чинь ямар нэгэн зүйл болохгүй л байгаад байвал танд мэдлэг чадвар дутуу. Өөрийнхөө тэр мэдлэг чадвар дээрээ тулгуурлаж ажиллах хэрэгтэй буюу дахиад бүр дотоодынхоо нөөц мэдлэг чадвар руу орё гэвэл өөрийнхөө сүнс рүү жинхэнэ би хэн бэ? Миний сүнс юу мэддэг чаддаг байсан бол миний удамшил өвөг дээдсүүд маань юу хийж явсан бол за өвөг дээдс гэдэг дээр ярих юм бол те нүүдэлчид бидний өвөг дээдс таны өвөг дээдсүүд байгалийн шалгуур, амьдралын шалгуур, цаг хугацааны шалгуур донд тисэж үлдээд бүр мандан бадраад өнөөдрийн Монгол улсыг амар амгалан Монгол улсыг биднэрт үлдээсэн байна. Чингис хаан тийм агуу явж исэн бол өнөөдрийн монголчууд яагаад тийм дорой байгаа юм бол гэж зарим хүмүүс бас асуудаг. Чингис хааны биднээс авж байгаа шалгалт нь энэ. Чиний өвөг дээдсүүд ийм авгаа хүчрэхэг амьдарч явсан юм шүү. Ингэж түүхийг үлдээсэн шүү. Энийг дэлхийн нийт мэдэж байгаа. Ингээд бүх зүйлийг үлдээсэн байна. Энэ амар амгалан байгаль дэлхийгтэй энэ амар амгалан Монголыг үлдээсэн байна. Одоо миний хүүхдүүд юу хийж чадах вэ гэдэг асуулттайгаар, шалгалттайгаар, сорилттойгоор бид нарыг үлдээсэн байгаа. Тэгэх юм бол бид нар удамшил руугаа орж чадах юм бол удамшилт хүний 40-60% гений удамшлын мэдлэг чадвар байна гэж шинжлэх ухаан тогтооцсон байгаа тань. Тэнгүүд бүр цаашлах юм бол бүр нөөц хүчнүүд байна. Тэрлүүгөө орж чадах юм бол бидрээс зүгээр асгарна. Таны дотор яг байгаа энийг үзэж байгаа танд яг байгаа энэ. Мэдээж байгаа бол YouTube дээр нь санал болгоод оруулаад ирсэн байгаа бах тий. За саний хэсэгт маш их талархлаа. Ингээд ерөнхийдөө Matrix гэдэг зүйлийг одоо бид ингээд янз бүрээр хардаг, янз бүрийн хуурамч хүмүүс тэр дунд тоглолт хийдэг, ойлголт гаргаж ирдэг. За ер нь Matrix гэдэг киноноос л энэ тухай үүдэлтэй шүү дээ энэ санаа. Тэгэхээр яг үндэ Matrix кино, Matrix гэдэг одоо таны ярьж байгаа бид бүдий ойлгож байгаа энэ хүү ойлголтыг бүрэн төлөөлж чадах уу? Тэр болохоор бидний яг бодит амьдралын Matrix тэр нёдэр гаргаж байгаа тэр одоо Matrix гэх кинон дэр гаргаж байгаа Matrix хажууд нь баг их айтаахан бохгүй. Баг илүү гоё. Баг илүү гоё. Таашаалтай ч юм уу те. Яг ингээл нэг мэдчидийн чимшиг байдлаар юмсууд нь яваал сонголт өгж мөгөөл те. Бид нар одоо Matrix дотор амьдарч байгаагаач мэдхгүйгээс гадна гарлаа гэдэж буцаагаад бүхэл бүтэн Matrix нь өөрөө ингээл дайрдаг штэ. Яг тэрэн шиг нийгэм зүгээр хажуудах найз нөхөд чинь ах дүү чинь те хамгийн ойр дотны хүмүүс чинь буцаагаад яг тэр одоо Matrix-аас гарцсан байгаа юм шиг гарцсан ингээл дайрдаг штэ нёро. Тэр хүмүүс нь таны хамгийн ойр дотны хүмүүс байх болно. Та тэднийг өөрөө хайраар давах ёстой. Тэгж чадаж байж хизээ нэг өдөр өөрийнхөө амьдралынхаа туулал үр дүнгээрээ нэг баталгааг байхад хүмүүс эргэн тойрныхоо хүмүүс чинь аяндаа хүлээн зөвшөөрч эхэлдэг. Тэгэхээр энэ амьдрал дээр бүр боловсролын систем, төрийн систем, дэлхийн нийтийн мөнгөний системээр бүгдэн дээр нь ингээд байршуулад өртсөн. Яаж болохгүй. Тэгэхээр миний түрүүний хэлсэн те хүмүүст нөөц болцоо байна. Зарим хүмүүс сэрдсэн байна. Гэхдээ яалчгүй үр зээлтэй байгаа байхгүй. Ипотек хүүхэд нь өлсөө байж штэ те. Бидний үед чи одоо бидний үг дээдсүүдийн үед чинь болохоор илүүгэр гаргаад өгчин те. Багаас нь төрөхт нь мал тастаад яг өөрийнх нь мал гэд хариуцуулаад өсгөцсөн. Бид нар за нэг байрны төлөө 20-30 жилиг зарцуулахгүй байхгүй. Бид нар идэж уухын төлөө 20-30 жилиг зарцуулахгүй байхгүй да. Тэгэд амьдралын талбар руу шууд орно. Би юу хийх вэ? Юу зорих вэ? Бид ямар авгаа үнцэнтэй зориг утга учиртай зүйл рүү тэмүүлэх вэ? Шууд тэрлүүгөө орчиж штэ. Бид нар чи одоо зөвхөн тэрлүүгөө орохын тулд амьдралынхаа бүр нөөц болцоотой цаг хугацаа залуу насаа тэр чигтэн бүгднийг өгж штэ тийм үү? Үндсэндээ юу гэхээр 10 жилийн сургуулаа төгсгöd 17 18 нас хүрчихэж байгаа байхгүй. Их сургуулаа төгсгöd 20 настай болцсон байгаа байхгүй.
ажлын байран дээр гарахад 30 дээр гараад хамгийн доод цалингаас эхэлж байгаа байхгүй. Гэхдээ 30 хүрсэн бол 3 настайг хожимдчлоо гэж хад 30 хүрсэн байхад баг хэцүү байхгүй те. Тэгэхээр бид нэр бүх цаг хугацаагаа зүгээр л энэ матрикс дотор нөөц болцоотой цаг хугацаагаа шүү. Бүгднийг нь алдчихна гэсэн үг. Эргээгээд бид нэр өнгөрсөн үеүгээ харах юм бол за Тэмүүжин те. За Сүхбаатарч байт юм уу? Энэ хүмүүсийг одоо те Жанжин Сүхбаатар нийгэмдэр цаг үед үлгэр жишээ болж явсан хүмүүс ихэнх нь 10 хэдэн настай дандаа 20 хэдэн настай яг оргил үедээ явж исэн байдаг. Одоо бид нар чинь те 40 хэдэн наснда дөнгөж өөрсдөө хайж эхэлж штэ те. Би хинбэ? Би юуны төлөө амьдраад байгаа юм болоо гэж ярив те. Тэгэхээр бидний нүүдэлчид маань, үүгдээцүүд маань биднэрт үүх түүх, өв соёл гэдэг авгаа зүйлийг үлдээсэн байгаа. Түүгээрээ дамжиж бид нэр генийхаа мэдээлэл рүү орох боломжтой, удамшил руугаа, сүнс рүүгээ орох боломжтой гэж хэлэх гээд байна. За гений мэдээлэл гэдэг дээр бол бас өөр нэг сүнснээс гадна өөр нэг их усүр юм уу? Эсвэл сүнсний зүгээр нэг хэсэг гэж явах юм уу? Энэ дээр бас илүү ойлголт задлуул тий. Одоо тэгэхээр гений мэдээлэл рүү ээж нэг орох юм уу? Эсвэл сүнс рүүгээ ээж нэг орох юм уу гэдэг ойлголт төрөд байна л да. Хоёр зүйл байгаа. Угтаа бол нэг зүйл. Одоо жишээлбэл ген гэхлээр өмнөх амьдарч байсан өвөг дээдсүүдийн алдаа онооноос бүх тууллаас нь туршлага, бүх өгөөжүүдийг нь авъя гэж байгаа. Тань мэдхүү ойлголт ухаарлаар соёлоор нь түүхээр нь авч болж байна. Нөгөө түүрэх юм бол бидэрт удамшлаар дамжиж, улаан цагаасаар дамжиж аль хэдийн ирдсэн байдаг зүйл. За тэнгуут их үүсвэр буюу язгуур сүнс, дээд бие гэл тэг хүмүүс янз янзаар ярьж байгаа. Тэр угтаа бол бүгд нэг зүйл. Олон салгаа мөчөртэй юм шиг боловч уг үндэс нэг гэж байгаа. Бид нар дээд биег хэр хэмжээнд ойлгож байгаагаас шалтгаалаад харилцан адилхан өгөөжийг хүртэж байгаа. Үндсэндээ бол энэ олон салаа мөчрнүүд ууг нь бол босоо голчоод бүгд нэг зүйл болж одоо яг босоо голч болдог гэсэн үг яг Жанжин шугам. Тэрийгэ өрхийн төлөө амьдрдаг. Энэ бол бүр одоо халисан ойлголт болоод явчих гээд байна л да. Тийм болохоор эхлээд удамшил руугаа орё. Хамгийн ойрхон зүйл нь бол бид нар соёлоороо дамжуулж тэрлээ орж болно. Өгдөөцийнхаа тий чаддаг байсан зүйлдлийг л нээж илрүүлэх гэдэг. Нээж илрүүлэх буюу тэдний хийж байсан зүйлсүүдийг давтаж хийнэ гэж байгаа байхгүй. Тэд нар хэрвээ одоо монгол бичгээр бичдэг байсан бол тэрийг давтаад хий гэж байгаа байхгүй. Тэр гений чинь дотор нь сэрнэ. Өөрийн чинь дотор үг дээдсэчээс өөрийн чинь дотор сэрнэ гэж байгаа байхгүй. Тэр үед бид нар яг тэр омгшлийн мэдрэмжийг авдаг шүү дээ нэг гэл нэг нь дотор багтаж ядаал байж ядаал те. Морь бариндаа ороод ирэхэд хүмүүс ингээл уйлдаж те. Яагаад вэ? Хизээч морь үдчихэж байгаагүй хүмүүс орж ирэх нь хараад уйлдаж шүү дээ. Тэр удамшлынх нь генийх нь эдэс уйлаад байгаа байхгүй. Үгдийнх нь нулимс. Бүр хэдэн 100 мянган жилийнх нь тууллынх нь нулимс уйлаад байгаа байхгүй. Энэ юу гэхээр генийн сэрэлт байхгүй. Тэр омгшлийн мэдрэмж цээжинд мэдрэгддэг тийм үү? Маш хүчтэйгээр мэдрэгддэг. Энэ мэдрэмжэн дээр цээжинд мэдрэгдэж байхад сүнс бидний уртсанд байрладаг. Сүнсэнд буцаагаад ген эдэснээс өгж байгаа тохио давхар сүнс сэрж идэг. Омгшлийн мэдрэмж өв солиор дамжиж, үүх төхөөр дамжиж хүчтэй омгшиж байгаа мэдрэмж, сүнсний мэдрэмж хоёр огтлцдаг. Тэр үед ингээд бүр ингээд буцлаад байж одоо те ингээд бүр юу ч хийж чадчмаар ч юм шиг тэр мэдрэмжүүдийг бид нар авдаг. Энийг бүр зориудаар гаргаж ирдэг бүр арга технологи хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр энэний тэр мэдрэмжүүдийг аваад өөрийгөө илүү хурцлаад огшоогоод тэгээд тэрийгэ дараагийнхаа амьдралдаа тэр энергийг зарцуулаад явах бол өв соёл, нагва өгдөцсөга ухаанд бас боловсрох хэрэгтэй юм байна гэж миний хувьд бол ойлголоо. За тэгэхээр одоо энэ матриксаас ер нь гарах хэцүү юу? Хэцүү. Хэр хэцүү? Маш хэцүү. Ягаад гэвэл ширээн дээр юу тавих хэвээр? Ширээн дээр би гармаар байна. Окей. Тэ? Бүрэн шийднэ гэж байгаа байхгүй. Бүрэн шийдийгээд хүн шийдчихгүй шүү дээ. Тэгэхээр амьдрал үнэхээр ойлгомжтой шүү дээ. Нийтээрээ за дипломтой болно, ажлын байран дээр гарна, эхнэр хүүхдтэй болно, нөхөр хүүхдтэй болно. За арай дээрүүд нь нэг айтайхан зүгээр нэг баян сэтгэлээ амьдрна. Энэ бүгд ойлгомжтой байхгүй. Яах нь вэ? Илүү дээрүүд нь за илүү аялж байгааг л харуулж шүү дээ одоогоор бол тэ. Тэгэхээр өөр тийм нэг юм хүчтэй амьдралд өөрийгөө бүр сорё гэж байгаа байхгүй. Илүү авгаа, илүү том зүйл рүү, илүү утга учиртай, илүү чухал зүйл рүү зорё гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрлүү зорихын тулд өөрөөс нь маш их хүч шаардагдана.
Амьдралын бүх юмнууд яг ингээд өөрийн чинь эсрэг болцсон юм шиг санагдана. Тэгээ эн чинь бидний яг энэ матрикс гэдэг систем чинь хэдэн 100 жилээр явчихж байгаа байхгүй энэ систем тогтоод. Эндээс сугарч гарахын тулд тэр намгнаас яаж ч ингээ өвчлээд хүмүүс суурч чадахгүй байна. Зарим гараад ирсэн хүмүүс буцаж тойрол тэрлүгээл шигдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэс гарч ирэх хэцүү. Магадгүй энийг үзэж байгаа хүн болгоугаасаа гарч ирч чадахгүй эндээс. Тийм амар биш. Гарч ирэх шаардлагатай сүнсний гэрээллээр төрсэн сүнснүүд гэж байгаа. Энэ матриксыг үндсэндээ бол сүнсний гэрээллээр төрсөн. Одоо зоригтой гэсэн үг. Зоригтой төрсөн. Тэр хүмүүс одоо матриксыг эвдэх юм уу? Эсвэл матриксаас зөвхөн гарах нь зоригтой гэрээлтэй юм уу? Өөрсдөө гараад матрикс байна. Үндсэндээ тэр матрикс нийгмийн 5 метр хүүгээр дамжуулж одоо толгой дотор чинь амьдраад байгаа байхгүй түрээсгүй. Толгой дотор чинь матриксыг үүсгэсэн. Энэ үнэн, энэ зөв, энэ буруу, ингэхийн бол алдна гэдэг юм хиймэл загваруудыг тархин дотор чинь үүсгэсэн. Үүгээр дамжуулаад бидний сэтгэн бодох сэтгэлгээг өөрчилсөн. Тэгэхээр дотор нь байгаа матриксаас нь ангижруулна гэж байгаа эхлээд. Тэгээд тэрний ард дээр дараагийн амьдралын талбар дээрх матриксаас ангижирна гэж байгаа байхгүй. Үр зээл. Үр тавиад за нэг бусдаас дутхгүй амьдрах ёстой гэдэг энэ нэг юм уралдааны морь шиг те харахны уралдаан шиг энэ юмдас сураад эхлээд оюун ухааны чөлөөлөөд дараа нийгмийн систем нийгмийн системээс чөлөөлөгдөн матриксаас гарч чадахгүй байгаа энгийн хүмүүст нөлөөлнө гэдэг утга хэрэгдэж байна те. Тэгэхээр энэ сүнсний гэрэлттэй хүмүүс их сонирхолтой сэдв байна л да. Энэ тусдаа сэдв үү эсвэл одоо өнөөдөр ярих боломжтой юу баг. Ярьж болно те. Тэгэхээр энэ хүмүүс одоо жишээлбэл яг мэдрэмжийн хувьд дотоод одоо матриксыг үзэн ядаж сууд юм болов эсвэл болохгүй байх гэж сууд юм уу эсвэл магадгүй сэтгэл хөдлөлөө өдөртөж чадахгүй те сэтгэл готралтай хин нэгэн сууж ид юм уу энэ хүмүүс яг онцлог шинж нь юу гэдэм бэ? Онцлог шинж нь гэх юм бол өөрийгөө дотроо би ямар нэгэн зүйл хийх ёстой. Гэхдээ би юу гэдгээ мэдэхгүй байна. Би тэр зүйлээ хайгаад байна. Гэхдээ олохгүй байна. Тэ? Би тэрийгэ олуулах хүнээ хайгаад байна. Тэгээд хийж байгаа өмнө нь хийгээд болж исэн. Гоё таашаалтай, гоё амар амгалан аз жаргалыг аваад болж исэн ажлууд нь бүгд нэг л утга учиргүй санагдаал бүх юмнаас зугатаамаар болоод тэ. Тэгэл учиргүй их олуулаа байгаа юм шиг мөртлөө дотроо үнэхээр ойр ганцаараа юм шиг мэдрэмжийг аваад нэг бол амьдралаас хоцроод байгаа ч юм шиг, нэг бол хит төрүүлээд байгаа ч юм шиг. Эсвэл учиргүй их өрөнд орцсон ч юм шиг тэ. Энэ амьдралд нэг л юм биш байгаад байна. Би нэг зүйлийг хийх ёстой байгаад байна. Юу хайгаад байгаагаа мэдэхгүй байна гэдэг дуудлагатай хүмүүс эхний ээлжин дандаа ихэнх нь ийм байдаг. Тэгээд ууг нь зүгээр л өмнө найзлаад болоод гой ингээл те ховоо баазаа байжсэн хүмүүстэйгээ уулзаа ховоо баацах гэхэл дотроос нэг л юм ингээд өөрийг нь тэр хүмүүсээс нь ингээд түлхээд байдаг. Тэгэд учиргүй их ганцаардалтай хүмүүс болж хувирдаг. Юу гэхээр дотор нэг юм өрнөдөө штэ. Тэгэд хит их гүн ганцаардал дотор өөрөө өөртөө уулздаг байхгүй. Өөрөө өөртөө найз болж эхэлдэг. Энэ ганцаардлыг нь жинхэнэ өөрөөс нь өөр хинч тайлж чадахгүй байна гэдгийг ойлгодог. Ингээд баг багаар юу хайгаад байгаагаа хайж эхэлдэг. Эхлээд яг зүгээр шууд хайж биш, юу хайгаад байгаагаа хайж эхэлдэг. Тэгэд би иймэрхүү зүйл хайгаад байгаа юм байна штэ. Тэгвэл энэ зүйлийг хайгаад байгаа юм бол энэ хаана байгаа юм гэж хайж эхэлдэг. Тэгэхээр ийм мэдрэмжтэй хүмүүс за миний мэдхээр бол бас за би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ байгаа баха. Тэ ерөөдөө байгаа бол тэргүүний үед ирж байгаа баха. Тэгээд одоо жишээлбэл сүнсний сэрэлт сонгогдсон нэг юм ч гэдэм үү. Одоо ойлголтууд бол бас маш олон одоо өөрсдөө шулам гэж нэрлсэн хүмүүс ч ярьж байна те. Мэрэгч төлөгч хүмүүс ч ярьж байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс их сонирхдаг юм сэдв байгаа юм л та. Тэгэхээр энэ зүгээр эмэгтэйчүүдийн дараагийн нэг тийм бодит амьдралгүй хийсвэр зүйл юм уу? Эсвэл одоо юу гэдэг зарим нэг хүмүүсийн зүгээр бизнес гэдэг талаас нь би бас ингэж хардаж хараад байгаа байхгүй. Ингээл баахан юм яриад баахан чулуу хөзөр зараал ингээд явдаг ч юм уу те. Тэгэхээр энэ тал дээр одоо яг үнэхээр юу гэдэг нэг кристалл чулуу, ахуй үед материал те. Эсвэл янз бүрийн бөөгийн, ламын тахил хэрэгсэл цуглууллаа гэдэг нь бас нэмэр болд юм үнэхээр бодит амьдрал дээр. Уг нь нэмэр болно. Ганцаард талаас нь бас суглах уу те. Одоо ямар нэгэн лам үзмөрчин ч юм уу нэг ингээд одоо чулууч байд юм уу те эсвэл хамгаалч байд юм уу эсвэл энерги ямар нэгэн зүйлч байд юм уу те
Ямар ч гэсэн тэр зүйл нь одоо үнэхээр энергинд нь дэмтэй байсан ч байгаагүй ч бай. Эхний ээлжинд ямар ч гэсэн хамаагүй. Ямар ч гэсэн тухайн хүн ямар нэгэн зүйлийг худалдаж аваад энэ энергитэй эсвэл итгэж үнэмшиж байгаа багшаас авчиж байгаа байхгүй. Тэр дотор нэг юм төр зүрийн гой тайвшрал төрж штэ тий. Тэнгууд тархинд тухайн зүйлийг бодит бус хоёрыг ялгадаггүй. Яаж хүлээж авч байгааг л тэр чигээр нь хүлээж авдаг. Тэгэхээр өгөхөр энергитэй, амьдрал сайхан болно гэдэг байдлаар ороод ирчихнэ. За ингээ хэсэгтээ бол гой тайван, жаргалтай гоё явна штэ тий. Гэхдээ амьдралыг сайхан болгохын тулд тухайн хүнд тий зөв үнэт сэтгэл, зөв мөн чанартай байдал те хүнд тусч байдал, мэдлэг чадвартай байдал л өөрийнх нь амьдралыг уг нь дээшлүүлнэ шүү дээ. Уг нь бол зөв харилцаатай, хамгийн гол нь зөв харилцаа. Тэгсэн чинь зүгээр одоо нэг 8 хийдэг хүн те. Оршигроо нөгөө ном уншуулад амьдрал нь дээшлэхгүй бол номоо өөрөө уншаад үзэрэй гэдэг шиг л. Яг тийм санааглаад нь шүү дээ те. Өөрөө л хичих хэрэгтэй гэдэг санаа те. Яг гоо тэр бол нөгөө сэтгэл санааны хувьд л дэмжлэг юм байна. Түр зурдаа дэмжлэг. Түр зурдаа юу тийм. Түр зурдаа. Тэр чинь бас хуцаад ш. Дараагийн зовлон эрдэл асуудал бэрхшээл ирэх хүртэл ажиллана штэ. Тэр нь хизээч хөвдөгдөж болно те. Тэгэхээр чин тэр нэг хэрэг. Дараагийнх нь үнэхээр тэр энергитэй байж болж байна. Энергитэй чулуунууд ингээ орж ирээд те ингээд одоо зүгээд ч юм уу. Үнэхээр тэр бол нөлөөлдөг. Гэхдээ тэр өөрийнх нь биш байхгүй да. Дахиад те. Одоо нэг удаа те нэг элдтэй. Тэгээ элдээ байнгын бариад явж байхгүй л болохгүй. Нэг өдөр элд нь алга болчихж байгаа байхгүй ойлгож байна уу? Элд нь хугарчж байгаа байхгүй да. Тэгсэн чил бодит байдал дээр л ирэх байхгүй. Тэгэхээр тэр нэг чулуугүй тэр элдтэй элдгүү дийлдэг л байл та тийм үстэй амьдралын асуудал зовлон бэрхшээлийг тийм үстэй. Тэгэхгүй элдтэй байхаараа зориг ороод те. Эсвэл нэг гартаа чулуу атгачаараа л нэг баг байхад ингээл зөхөөд авчих гал зориг ордог байсан ш те. Эсвэл ард нэг манаа багш байгаа шүү гэдэг шиг баг байхад манаа ах байгаа би чамайг ахтай хэлэндээ аавтай хэлэндээ гэхээр нэг хэсэг хүчтэй явдсан ш. Аав нь хол явцсан байх үед яадаг үлээ те. Тэгэхээр бид нар байнга аав байхгүй байхгүй те. Амьдрал дээр байнга аав ээж байхгүй ш. Байнга бид нар сэлэмтэй ч юм уу байнга тэр чулуутай амьдрахгүй байхгүй. Тэгэхээр тэр чулуутай байгаа дээрээ аавтайгаа байгаа дээрээ хурдан өөрийгөө хөгжүүлээчээл бодит байдал дээр хөгжүүлээчээл гэж байгаа. Хэсэг зурныг амралт авч байгаа юм байна тий. Бас нэг тайвшрал мэдрээд амралт авж байгаа энэ хугацаанд арай нэг энергийн сорстой байгаа дээр л өөрөө энерги үйлдвэрдэг болчих хэрэгтэй. Суралцаж. Өөрийгөө дайчил суралцаж. Тэгэхээр таны хувьд бол матриксыг багаас нь бас хүүхдүүдэд ойлгуулна гэдэг үднэс туслангийн үйл ажиллагаа хөтөлбөрийн болж байгаа. Ер нь бол анхныхын шийдвэр нь яагаад хүүхэд гэдэг өнцөг рүү орсон бэ? Мөн насан туршидтэй ажиллахад матриксээс гарах боломж юм уу? Яг боддоор ингээд хүүхдүүд рүү чиглээд үйл ажиллагаа явуулсан байгаа болохоор нь сонирхоод асууж байна л та. Эхлээд манай нөгөө нүүдэлч тэмцэлд хамрагдсан хүмүүсийн хүүхдүүдийг бид нар авч эхэлж байгаа. Эхлээд аав ээж нь бол матриксыг бол ойлгочлоо. Тархиныхоо хувьд матриксаас гарчлаа. Эхнээсээ хүмүүс яг амьдралын нийгмийн системийн матриксаас ол гарч эхэлж байна. Энэ дэр хүүхдүүдээ яаж нэгтэй энэ матриксаар амьдруулахгүйгээр өсгөх вэ? Энэ матриксыг буцаагаад өөрийг нь яаж хөшүүрэг болгох вэ гэдэг дээр бид нар одоо суралцаад хүүхдүүдээ бас сургаад зөв суурь харна. Өнөөдөр хүүхдүүдийн төр сүнснийх нь мэдлэг чадвар туулалт туршлагатай, удамшлынх нь мэдлэг чадвар туулалт туршлагыг нь суур болгоод тархинд нь хиймэл загвар суугдахаас өмнө зөв суурийг нь тавьчих гэдэг байгаа байхгүй. Хүний тархины нейрон өөрөө хамгийн анх орж ирсэн мэдээлэл дээрээ суурилж альва шийдвэрүүдийг гаргадаг. Тэнгууд хамгийн анх ямар мэдээллийг өгөх вэ гэж байгаа. Тэрэн дээр нь Монголынхаа өв соёл, үүх түүх, яг энэ байгаль гэдэг зүйлийг нь мөн чанарыг нь өгч, өөрийнх нь жинхэнэ хин бэ гэдгийг нь өгчих юм бол тухайн хүүхдүүд өөрсдөө өсөд амьдрчихна. Тэгэхээр байгальд гарч одоо сүнсний хөтөлбөрийн одоо сургалт туслан ажиллаулж байна гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл сүнс хүүхдүүдийн хувьд бол зөвхөн дотроосоо гаднаад орчны байгальч гэдэг юм уу, соёлын хөтөлбөрүүд одоо бугуулддаг ч юм уу, номсом, намнаа гэдэг ч юм. Энэ хөтөлбөрүүдээр дамжиж анхных нь мэдээллүүд нь суугаад байна тийм. Суугаад байна. Удамшлууд нь хүүхэд учраас зөвхөн дотроосоо бас гэхгүй. Гаднаас бас суралцах процессыг нь хурцсаад байна гэж ойлгож байна. Хурцсаад би түрүүн хэлсэнчлэн те гаднаас 5 м хүүгээрээ авч байгаа мэдээлэл миний яс цус өвөг дэдсийн удамшиж ирсэн яс цус гений мэдээлэлтэй таарах үед генийн сэрэлт гэдэг зүйл үүсдэг. Энийг бид нар нүүдэлчэд омгшил гэж нэрлэдэг. Омгшоод би өвөг дэдсүүдэд харсан чи омгшоод гэдээ ярьдэн штэ. Гэдэг шиг бидний өмнө нь өвөг дэдсүүд хэрэглэж байсан зүйлсүүдийг хүүхдүүд биелгээ хийж гин, тараг цагаан хайдаг ээж нь те.
өв соёлоо сонсож чинь, үлгэр туйлсаа сонсож чинь. Монгол Ингээд ирэхээр байх шиг байсан тийм. Тэгэхээр ингээд ирэхээр тухайн хүүхдүүд маань дотроосоо буцлаад Монголоо ирж хайгаад те. Тэгэд нэг хамгийн гол зүйл нь юу гэхээр нүүдэлчдийн өв соёл нь өөрөө тэр чигтээ байгалийн өв соёл байдаг. Бүх нүүдэлчд ингээд нүүдлээл байглаа дагаад байгалийнхаа жам зөв тогтлыг л дагаа амьдарч байгаа шүү дээ. Бүх өв соёлуудаа танин мэдхүүгээ байгалийн амьдралын тууллаас авсан байгаа тийм үү. Тэнгүүд энэ өв соёлоо буцаагаад өгөхөд байгалийн соёл хүүхдэд чинь суугдж идэг. Байгалийн соёл нь сэрж идэг. Өөрөө ирэхгүй хүүхэд чинь зөв төлөвшөлтэй, зөв хүмүүжлтэй, зөв харилцаатай, зөв үзэл хандлагатай болоод эхэлждэг. Зөвхөн тэр өв соёлуудыг өгж байхад ч заах жалбгүй гэж байгаа байхгүй. Монгол хүнд бие биелгээ гэж юм уу уртын дуг заахгүй гэж байгаа. Зүгээр 5 метр хүүтэн зүгээр амтлуулаад явчих. Өөрөө заах гаагүй вахт сургагддаг зүйл. Нөө сурах гаагүй вахт сургагдарлагдаад гэж ярьдэн шүү дээ. Яг тэрэн шиг зүйл байхгүй. Дотор нь байж байгаа. Тэр тэрийг нь яаж өдөөд сэрэхвэ гэдэг өдөөлтүүдийг бид нар хийгээд байна шүү дээ. Ийм байдлаар. За тэнгууд бэлтгэгдсэн хүүхдүүд ер нь матриксаас одоо ямар нэгэн шарах өвдөлтүүд, дайралтууд ирэхэд бэлэн болох юм уу? Эсвэл анхнаасаа матрикст орохгүй юм уу? Эсвэл матриксийг хинэгийг заавал туулаад өнгөрөх одоо хорвоо ертөнцийн жамтай байгаа юм. Матриксыг хөшүүрг болгоно гэж байгаа байхгүй. Зөвхөн гიშгэх шат болгоно гэж байгаа. Тэгтээ тэргүй бидний эргэн тойрон тэр чигтээ матрикс шүү дээ. Тэр чигтээ нийгмийн систем дотор л бид нар амьдрна. Энэ дэлхийн систем дотор л амьдрна. Энэ нэгээр харин удирдуулж биш тэрэн дээр бүр сэлэл гэж байгаа байхгүй. Далаад яг ингэ сэлэл амьдрч л да нисэн. Тэрэнд ингээл живээл урсгал дагаад яваад байх тухай биш. Тэгэхээр тухайн хүүхдүүд маань суурнаасаа яг дотоод жинхэнэ хүч нөөц нь юу юм бэ? Тэ? Удамшлаараа юу авсан, сүнсэн жинхэндээ хийн, юу руу чиглэж явах юм, амьдралын энэ талбар дээр одоо амьдрахад ямар энэ матрикс, ямар ур чадварууд бидэнд хэрэгтэй, эднэрийгээ давхар авчи тэ. Ингээд ерөөсөө одоо нэг хөтөлгөө морьтой гэдэг шиг аль гарна л явъя гэж байгаа байхгүй. Тэрнээс бид нар одоо матриксаас гарлаа гэд нэг аглагт очиод ч юм уу те хөдөө гараад бүгээд гэд нэг юм агууд бясалгаас суучихгүй байхгүй те. Саний сэдв маш сонирхолтой л доо. Одоо агууд бясалгаад суучж байгаа шүү дээ те. Тэр чинь нэг матриксаас гараад гэгэрчгээр буцаад ороод ирэх хэцүү байдаг юм уу? Харин яг тий хүмүүс ихэвчлэн яг ингээд харах хоноор л ботод байгаа. Тий агуугаас гараад тий агуу руу ингээд явчихж байгаа шүү дээ тий. Тэгэл агууд гараад амар амгалан тайвширлыг олчж байгаа юм. Яг хав тэрний цаад нарийн утга учрууд байдаг би мэднэ. Гэхдээ ихэнх байдлууд тэгхийн бол хүмүүс гэгэрчт юм байна, амар амгаланг олчих юм байна гэдэг ийм одоо өрөөсгөл утгаар ойлгоод байгаа болохоор энэ бол зүгээр буцаагаад ихнэр аваад үзэлтэй тий. Хүүхдтэй болоод үзэлтэй тий. Тэгээд талхал бодогдох байхгүй дайцсан үндэ. Бодлоос ангижрийгээд авах боломжгүй шүү дээ. Талхал бодогдсон шүү дээ. Хүүхд нь өсөж байгаа шүү дээ. Би бүх зүйлээс гэгэрсэн, би ангижирсан гэд байх боломжгүй болчихно. Тэгэхээр чин хүүхдтэй болоод үзэлтэй. Ихэнх том гэгэрсэн гэдэг байгаа хүмүүс хүүхдтэй болох юм бол эсвэл яг хувийнхаа сүнслэг хөгжлийг хөөгөө явж байгаа хүмүүс яг тэг шаардлага бол байдаг. Тодорхой хугацаанд уу тий. Тодорхой хугацаанд. Тэгэхээр тодорхой хугацаанд бол бас нэг дайжих ч юм уу зүхтах эсвэл нэг тусгаарлагдах шаардлага байдаг гэж байна. Тусгаарлагдах шаардлага. Эхлээд өөрийнхөө орж ирж байгаа 5 м хүүгээ ерөнхийдөө хаагаад ох буюу байгалийн тэр орон зайд ямар нэгэн зүйл өөрийг нь огт сатааруулахгүй орон зайд эхлээд тэр дотоод амар амгалынхаа савлдаггүй ертөнцөө олж авч байгаа хөх тэр төвөө. Тэр төвөө олоод авсны ар дээр нийгэм рүү гараад бол үндсэндээ савлахаа болчдөг. За миний хувьд бол ерөнхийдөө асуултууд окей. За таны хувьд нэмж яг дутуу ярьчлаа да. Эсвэл одоо надаас нэг ийм асуучвал би ингээд хариулчих байсан да гэдэг тийм зүйл нэмэлтээр байгаа лөө. За энэ дээр юу гэхээр энийг үзэж байгаа та сэрсэн эсвэл эсэрсэн хамаагүй таны дотор ямар нэгэн мэдрэмж төрөөд эсвэл өөрийгөө хайгаад эсвэл юу хайгаад байгаагаа мэдэхгүй дотроо ямар нэгэн зүйл хайж байгаа бол амьдрал чинь асуудалтай зовлонтой хэцүү санагдаж байвал энэ таны туулал шүү. Магадгүй сүнс чинь энэ амьдралынхаа тууллыг, асуудлыг, бэрхшээлийг зовлонг өөрөө сонгоод төрсөн, сүнсний гэрээлээр төрсөн сүнсч байж мэднэ. Тийм болохоор зүгээр л тэр бүх зүйлсүүдээс ангижраад тэр бүх зүйлсүүдээс дараагийн тэр аз жаргал таашаал тайван байх гэж тэмүүлэх биш.
тэр бүх зүйлсүүдийг зүгээр эхлээд сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөд хүлээгээд аваарай. Тэр хизээ нэг өдөр танд маш том боломж байх болон баярлаа. Сүнсний гэрээллээр төрөөгөө байх юм бол сэрх ер нь хэрэг байгаа мó? Сэрх хэрэг байгаа. Бага юу? Юу вэ гэхээр сүнсний гэрээлээр төрсэн хүмүүс тэдрийг сэрэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Илүү бусдыгаа олох шаардлагатай болдог. Үндсэндээ сүнсний гэрэл гэхлээр тэнгэр, бусад одоо дээд сүнснүүд, байгалийн лус савдгууд бусад нэгэн цаг үед төрүүлээд төрсэн ч юм уу эсвэл нэг цаг үед төрөх, хожим төрөх ихэнх сүнснүүдтэй гэрэлдэг. Яг ингэн тэгнэ гэдэг тодорхой хэмжээний өрөг тавьж дэлхий дээр ирдэг. За баярлалаа.